Би хэрхэн сурдаг вэ? Булангийн өнөөдрийн зочноор дүлгөөн оролцож байгаа маа. Ингээд дүлгөөн өөрийгөө танилцуулна. Намайг Бачаргалын дүлгөөн гэдэг 24 настай барилга ухсрал холбоо тохиол галын системийн 5 орд гэсэн компанид өдгөө 2 дахь жилдээ ажиллаж байна. За, битэрийн ярих сэдв бол өнөөдөр гадаад хэлний талаар ярина. Гадаад хэлийг хэрхэн амжилттай суралцах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөх юм байна. Тэгээд одоо та ямар хэлийг одоо судалж байна? Ямар хэлийг урд нь судалж байна? Би англи хэл сурдаг. Тэгээд сүүлийн жил гаруй хугацаанд бас герман хэл судалж байгаа. Тэгэхээр хэлний талаар бол туршлага хоригдлуулж байгаа юм байна шүү дээ. Видад сурахлаа тийм ээ. За гадаад хэл судлахын зорилго таны хувьд юу вэ? Хүн болго өөр зорилготой байдаг тийм ээ. Таны хувьд болохоор яагаад гадаад хэл судлахыг гэсэн зорилго тавьсан? Би болохоор өөрөө юм айгу уншиж тэгээд аялах айгу сонирхолтой. Тэгээд зорилго гэдэг юм бол одоо нэг шинэ гарч байгаа номнуудыг англи хэл дээр нь одоо цаг алдлаг орчуулдагтахыг нь хүлээлгүйгээр одоо унших тийм зорилготой. Нэгдүгээрт болохоор хэрэгсэл болох юм шүү дээ англи хэлийг тийм үү? Тийм Монголд болохоор одоо яг номны юм хэвлэлийн компаниуд болохоор ер нь номоо айгуу тийм стандарт босч юм шиг том жижиг янз бүрийн хэмжээтэй хэвлдэг аа. Тэгээ англи дээр гардаг номнууд болохоор яг тийм стандарт одоо жишээ номны тавирдаг үрс тавихуд хүртэл яг тийм стандарт. Тэгээд бас хуудаснууд нь нэмгэн зөвхөндөө авч явахд их хөнгөн байдаг ер нь. Англи номнууд. Тэгэхээр ерөнхийдөө гадаад хэл сурах болсон шалтгаан нь болохоор яг тэр хэлээрээ гарч байгаа шинэ зоргог мэдээлэл номыг авч унших сонирхолтой байсан байна тийм ээ. За хэдэн жилийн одоо турш гадаад хэл судалж байна вэ? Одоо нөгөө IELTS бэлтгэгчдийн групп гэсэн дэр нэг хүн бичсэн л та нэг хүн ингээд англи хэдэн жил сурж байна гэж асуудаг асуулт хамгийн хариулахад ичмээр асуулт гэх. Надад болохоор бас яг ичмээр одоо хэдэн жил гэдгийг хэлэхэд бас айгүй ичмээр байдаг. 4-р ангидаа энгийн ерөнхий боловсролын сургуулиас нэг хувийн сургууль руу шилжиж байсан. 4-р ангидаа анх англи хэлийг судалж эхэлсэн. Тэгээд яг хувийн сургуульд ороход болохоор хүүхдүүд нь нэлээд их англи хэлний нэлээд төлхөө мэдлэгтэй болчихсон. Би болохоор дөнгөж ABC-гээ заалгуулж эхэлчихсэн. Тэгээд нөгөө нэг илүү их цагаар англиныхан багшаас тавтлага авч яадаг. Тэр үеийн англиний багш маань болохоор суур их сайн тавьж өгсөн байх гэж боддог. Нөгөө илүү хурдан агсан одоо юу төрөвчлэн хэлбэр заажсэн болохоор илүү сурах болсон байна тий. Тэгэхээр ерөнхийдөө дунд сургуулиас ахгуулаад ямар ч сан тодорхой хэмжээнд англи хэлийг үзэж явсан байна шүү дээ тийм үү? Оюутан багтаа бас үзээд тийм ээ. Оюутан багтаа тийм үзчихсэн. За одоо бид ямар ч хэлийг сургаад нөгөө бид нар ч өөрсдөө монгол хүмүүс болохоор монгол хэлтэйгээ харьцуулдаг шүү дээ тийм ээ. Энэ миний сурж байгаа хэл монгол хэлтэй харьцуулахад ямар байна вэ тийм үү? Ингээ харьцуулж харахад таны бодлоор юу гэж харсан бэ монгол хэл англи хэл хоёрыг харьцуулахад? Ер нь бол англи хэл айгүй олон дүрмтэй байдаг. Ер нь бол яаж ч утсан хэлнүүд бол хоорондоо нэлийн ялгаатай. Тэр нь болохоор ихэвчлэн дүрмийн өгүүлбэр зүүн бүтэц болон дүрмийн их тийм ялгаанууд их харагддаг. Жишээ нь герман хэл гэх юм бол орос хэл шиг нөгөө нэг эзэн бие дээр өгүүл өгнүүд нь хуурж авдаг. Англи хэл болохоор бас өгүүлбэрийн бүтэц болон тэр нөгөө нэг цагууд нь их өөр байдаг. Цаг нь л ер нь сурахад хамгийн цаг авдаг зүйл болохоор тэр үйл үгийн одоо өгүүлбэрийн цаг маг тэр нь маш хүндрэлтэй байдаг. Ерөнхийдөө гэхдээ би миний бодлоор л ингэж бодох юм. Монгол хэл бол бас англи хэлүүд бол хамаагүй хэцүү л шүү дээ тийм ээ. Ер нь сурахад тийм ээ. Англи хэл болохоор яагаад дэлхийн нийтийн хэл болсон бэ гэхээр магадгүй бусад өөр улс орнуудын хэлнээс илүү сурахад хялбар байж магадгүй тийм үү? Гэхдээ хялбар хэл гэж хэлж байхгүй ойлгомжтой. Цаг хугацаа авна. За гадаад хэл судалж байгаа таны онцлог 3 арга барил. Би ийм л онцлог одоо зэвсгийн эрдэмтэй лээ гэж хэлэхэд тийм ямар арга барил вэ? Тэр нь болохоор ойлгохгүй байсан чи уншдаг. Одоо жишээ нь сүүлд би бас одоо Girl in the Train гэсэн нэг кино олсон тийм нэг ном тэгээд сүүл 2016 онд тэр кино хийгдсэн.
Тэгээ тэрнийг би яг Википедиагаар хайсан чинь одоо юу н гарч ирсэн л дээ нөгөө тайлбар нь номныхын тайлбар нь тэрнийг би ингээд эхлээд уншихад бол ойлгохгүй тэгээд 2 3 тудаага давтж уншиж болоо иймэрхүү утгатай зохиол юм байна да иймэрхүү утгатай кино юм байна да киноныхын трейлерыг үзгэр бол ойлгохгүй тэрнийг яг тэр бичсэн номныхын тэр нэг ревю гэдэг тэрнийг яг уншсан ч бол нэг хит уншиж ойлгодог. Тэгээд миний арга барилын нэг нь болохоор яг ойлгохгүйсэн ч унших хэрэгтэй. Тий. Хамгийн гол нь шантарч болохгүй тийм ээ. Одоо бид нар чинь нэг удаа уншингуудаа нөгөө юу яачдаг шүү дээ. Ойлгохгүй болохоор тэгэл урам хугараал шантраал тийм. Тэрэндээ нервтэй л тийм үү. Тийм биш тийм. Нэг удаа яг нэг удаа хайчаад маргааш нөгөө тэр нэг дуртай үедээ дахиж гаргаж ирнэ хараад ч юм уу тийм үү. За дараагийнх нь наадах. Дараагийнх нь арга барил гэх юм бол одоо ингээд дотроо бодож байгаа юмгаа жоохон англи хэл рүү хөрвүүлэх юм уу. Одоо нэг хүнд ганц 2 өгүүлбэр хэлээд нэг харилцан ярианы хэллэг дотроо бол тэрийг бас англиар бодоод энэ үгийг одоо яаж энэ өгүүлбэрийг яаж хэлвэл англи ингээд илүү зөв өгүүлбэр болох нь гэдгийг бас дотроо одоо тэр нь болохоор яг хэрэглээл юм да байнга хэрэглэх гэхдээ одоо биднэрт бол англиг байнга хэрэглэх орчин бол байхгүй гэсэн хэдий чи ингээд дотроо бодоод одоо нэг үгэж гэсэн мартчихгүй одоо монголоор нэг үг хэлэхээр за эзний чи англиар юу гэдэг вүлээ гэд дотроо бодоод байнга сэргээж тэгээд хэрэгжилж ивэл их зүгээр. Нэгсэндээ монголоор ярихдаа давхар энэ үгийг энэ өгүүлбэрийг яаж хэлэх вэ гэдгийг бодож явах юм шүү дээ тийм ээ. За дараагийн арга барил нь дараагийн арга барил нь одоо сонсох биш үзэх хэрэгтэй л гэж бодож байна. Одоо жишээ нь хүмүүс одоо яриагаа сайжруулахын тулд нэг зөвхөн юм сонсоол байдаг. Сонсгоос илүү одоо нэг хүн уран илтгэгч юмыг сонсож байхаас илүү тийм үйл хөдлөл царины юу тэр нь болох нь шүү дээ. Бас нөгөө арай ойлгоход илүү төхөн болдог. Тийм болохоор зөвхөн сонсох биш бас зүгээр үзэх ч юм. Тэгэхээр кино сайз хэрэгтэй байна шүү дээ. Кино үзэх. Киноны мангас байх хэрэгтэй тийм үү? За. Гадаад хэлийг одоо юунд ашиглаж байна? Ажил дээр ашиглахаас гадна. Тэгээ ажил дээр ер нь зохих хэмжээгээр бас ашиглаж байгаа. Гадаад манайх болохоор Taiko гэдэг брендийн аль биесний дистрибьютор. Тэгээд ер нь гадагшаа ер нь их дуудлага хүлээж авах, ярих, имэйл бичих зэрэг өдөр тутамдаа нэг бол хэрэгжүүлэх хэлцээгээр ашиглаж байна. Тэрнээс гадна болохоор тэгээд бас өөрийгөө хөгжүүлэх тал дээр нөгөө ном уншиж байгаа тийм. Гадаад хэлээр ном уншиж байгаа тийм. Тэгээд шинэ одоо жишээ нь кинонуудыг үзэх одоо тийм Монгол дээр байхгүй багт нэг гадаад хэлээр үзэж тийм үү. За ерөнхийдөө өөрийгөө хобби сонирхолт хэрэгжилж байна, ажилдаа хэрэгжилж байдаг тийм ээ. За таны бодлоор гадаад хэл сурч байгаа хүмүүст ямар дадал зуршлыг хөвшүүлээрэ гэж хэлмээр байна. Ялангуяа одоо анх сурч байгаа хүмүүс зөвлөвөл гадаад хэл ямар ч хэл байж болно тийм ээ. Би сүүлд герман хэлийг суртаа болохоор нэг урталтаа өвөл хөдөлтөөд хойноо болохоор тэр үйл үгийн одоо цаг хувраг хэлбэр болон өнгөрсөн цаг дээр бас өөрөөр хувирдаг герман хэлний үйл үг нь тэрнийг ингээд карт болгож байнга ингээд авч явдаг гэсэн. Одоо жишээ нь банкнд дугаарлал зогсож байхдаа эсвэл автобусанд сууж явахдаа уртлынх нь үйл хөдлөлийг харж байгаа шин за эзэн явах гэдгийг чи юу гэдэг вүлээ, хариулах гэдгийг юу гэдэг вүлээ, унах гэдгийг юу гэдэг вүлээ байнга өөрийгөө шалгаад тэгээд бас гэртээ одоо жоохон байхаас л ахуулаад хэлдэг байсан л та. Гэртээ ингээд их харагддаг газараа өгнүүд наач игээд тэгээд одоо 7 хоног болгон тэр өгнүүдийг шинжилээд ч юм уу байнга харагдаад жишээ нь хоолыг сонирхолтой ч юм уу тийм хүмүүс плетикний хайжууд хөрөгчин дээрээ ч юм уу тэгэл жоохон одоо 10 жилийн хүүхдүүд бол ер нь их хөвчлэн аяшаа цугаад шүү. Тэгмэл угаалт орныхан дээр ч юм уу тэгээд шинэ өгнүүд одоо ер нь ярихад бол яг өөрийгөө илэрхийлэх гэхээр үг дутаад байдаг шүү дээ. Тэгээд эхний ээлжинд бол заавал өгүүлбэрийн цээжлж чаддгүй мэхэд өгнүүдийг цээжлээд хаавсан газар ер нь өгнүүд хараад ёо. Өгнүүдээ хараад тэгжээвэл зүгээр. Тий. Болоо гэж бод. Тий. Би бол ингэж бодож байна л да яг таны хэлэхэр чинь. Магадгүй шинээр сурж байгаа хүмүүс маань яг орчинд нь хэрэглэгддэг үгнүүдийг тэр орчинд нь наагаад тийм ээ тэр үгнүүдийг бичээд тэгэхээр ч яг одоо жишээл ор байх юм бол ортой холбоотой орны дэргэд байдаг бүх үгнүүд яг хүнжил гудас дээрмэр тийм
тэр өгнүүд нь байж идэг. Тэгээ нэг эртээ дөрөв унтах нь ойлгомжтой. Тэгээд өдөр болгон харсаар агаад нүдэнд ингээд буучдаг боломжтой болов гэж бодод тийм ээ. Тий. Тэгээд бас нэг юу гэх юм бол би сайн IELTS-ын шалгалт өгөхөөс өмнө л аргыг мэдсэн. Энэ нь болохоор ингээ ойлгохгүй байсан ч ингээд дотроо ингээ гүйлгэж унших биш. Чангаар англи хэлээр ингээд ном унших юм бол өгүүлбэрийн өөрийнхөө яриг сонсож сонсон. Тэгээд бас дуудлага сайжраад тэгээ айгу уншлагын хурд бас айгу сайн болт юм лээ. Тэгээ бас лам нар шиг л ингээд судраа уншиж байгаа юм шиг унших. Чанга ингээд дуудаж унших юм бол тий. Одоо ингээд нэг үг айгу урт үг байлаа гэхэд тэрний ингээд дотроо ингээд зүгээр хараагаар уншаал явчих штеп. Тэр үгийг ингээд хилээд унших юм бол тэр үгийг эхлээд ингээд уншихдаа салгаж уншина. Одоо нөгөө үе үеэр нь. Тэгээ дараа нь за энэ үгийг заавал бүтэн хэлж энэ номыг гүйлгэж унших хэрэгтэй гэдэг юм бол тэр юугаа тэр үгээ чанга хэлэх юм бол дуудлага нь сайжирна. Тэгээ бас хурд уншдаг болно. Одоо өөр тэрнийг бас струартах юм бол бас үгсийн сав бол нэмэгдэнэ. Тийм. Мэдээж тойл бичиг бол зайлшгүй байх хэрэгтэй. Тийм үгээс болж байгаа юм. Бараг команд аваа явдаг байх бол бүр сайн ч юм уу тийм ээ. Хаяасан газар за энэ үг чи юу лээ гэх тийм ээ. За гадаад хэл сурахтаа ямар хэрэгсэл технологи ашиглаж байна вэ? Ямар дууцны ай бич юм уу тийм ээ. Ямар зүйлүүдийг хэрэглэдэг вэ? Түлхүү. Pinterest гэдэг нэг вебсайт байдаг тийм. Pinterest гэдэг нэг Pinterest гэдэг зүү нөгөө сонирхолтой юм шүү дээ. За хөвчлэн нөгөө нэг зурган файлуудаар дэждэг. Тэрэн дээр болохоор ингээд одоо герман хэлнийх ч гэсэндээ гой хүснэгдэлсэн янз бүрийн мэдээллүүд айгүйх байдаг. Яг одоо системтэй болгож өгсөн гэсэн аль нэг сонирхож байгаа мэдээлэл үү? Тий, ер нь бүх юмнууд тэнд яг зургийн хэлбэрээр байждаг. Тэрнийг татаж аваад одоо цээжлээ гэж бодчихвол компьютерийн дэлгэцэн дээр тавих ч юм уу. Тэгээд ер нь байн хараадах юм бол одоо ер нь айгүй эмх цэгцтэй байдаг л та тийм. Одоо жишээ нь англи хэлний одоо цаг агарын талаар мэдээ гэдэг юм бол vocabulary weather-гээ хайх юм бол цаг агарын тухай бүх үгнүүд тэгээд айгүй тийм хөргөн дасгал ажлууд бас байдаг. Тэгээд бас зураг мурагтай болохоор хүнд бас тийм зурагтай юм илүү тогтоогддог шүү дээ. Тийм зураг мурагтай тэрний тайлбар тэг нөхөж бичих гэсэн тиймэрхүү цаанаасаа бэлтцэн байдаг болохоор шууд хевлээд ашиглаад нөхөө бичих боломжтой, хевлээд ашиглаад хөрөгчн дээр наачих ч юм уу тийм боломжтой зүйлүүд их байдаг. За. Өөр ямар технологи тий одоо чинь ухаалаг тий утас ч одоо ухаалаг болоод байгаа ш. Тийм чинь утсан дээр бол нэлээ их тэрний хөгжөд айгүй их аппликейшнуд байдаг болсон. Одоо жишээ нь IELTS 5,000 үг гэдэг нэг аппликейшн байлээ. Тэрийг татаж авсан байхад бол 5,000 академик үгтэй. Тэнгүүтлээ одоо мэддэг үгнүүдэд чеклээд эсвэл бол нэг үгийг хараад тогтоогоод авчих юм бол тэрнийг чеклээд бас нэг тохиргоон дээр нь тавьчихаар 5-10 минутын дараа байн гарч иж асуугаад идэм лээ. Одоо энэ үг ядаргаат юм бэ нүг юм. Харин бүр тогтоогдтол асуу. Тэгээд нэг үг л сэрүүлэг одоо нөгөө юу ирэх юм шиг тийм мэдээлэл. Тэр шиг reminder гэдэг шиг санаалаад бай. Тэрнийгээ тэгэл одоо нэг үг чинь нэлээ олон утгатай байдаг шүү дээ. 3-4 утгатай. Тэгээд утгыг биччихээд доотлол нь үгнүүд нь хайлтаар нь гараад ирдэг. Утгыг бичиж одоо энэ дөрвөн аль нь вэ гэд дараачиханд үгийн зөв таагаал тэгэл тогтоогдчихдаг ер нь. За наадах чи стажийн IELTS бэлдэж байгаа хүмүүст хэрэгтэй аппликейшн юм тийм ээ. За одоо нөгөө гадаад хэлчин үндсэндээ нэг 4 чадвар байгаа шүү дээ. Тийм ээ сонсох, унших, бичих, ярих гэх тийм ээ. Тэгээд тус бүртнийг асуух гэдэг юм л да. Сонсох чадвараа яаж хөгжүүлэх вэ? Яаж хөгжүүлж вэ? Одоо бол дахиад сонсч л байгаа шүү дээ. Асуулт болгодог баг тийм ээ. Сонсох чадвараа хай нэг зургатаар одоо National Geographic гарч явах юм бол үздэг. Тэр болохоор янз бүрийн тийм дуудлагатай хүмүүс байдаг. Ер нь бол англи хэлтэй мөртлөө нөгөө нутгийн аялалгаар явсан тийм ээ. Тэгчүүд юм уу эсвэл нөгөө Африкийн англи хэлтэй олсууд байгаа шүү дээ. Шал өөрөөр сонин дуудлагатай байдаг тийм ээ. Тийм янз бүрийн дуудлагатай хүмүүс тэгээд айгуу тийм танин мэдхүүн бас ач холбогдолтой гой мэдээллүүд ер нь гарчдаг. Тэгээд зурагт болохоор нэх үзээд идэггүй тэгээ зам нэх гардаггүй. Тэгээ үзэх юм бол нэг хаяа тэрнийг бас тавьж бол үздэг. Тэгээд
юу Монголын нөгөө нэг Star телевизийн хэрхэлж гаргадаг Talk with Me гэж шоу байдаг. Тэрнийг бол одоо YouTube-ийн офлайнаар татаад авчдаг шүү дээ. Тэгэл офлайнаар татаад авсан тохиолдолд өглөө ажилдаа ирэхдээ орой ажилласаа явахдаа байнга сонсож явдаг тэрнийг. Одоо айл болох бас тэр хүний бас үйл хөдлөл одоо өөрөөс нь асуусан нэг юмыг асуухтаа тэр хүний одоо юу гэдэг чинь үйл хөдлөлөөр бас тэр хариулдаг л да юу. Биеийн хэлээр тэрийг нь бас хараад тэгээ бас нөгөө монголчууд англиар ярьж байгаа болохоор бас ойлгоход илүү төхөн байдаг. Харин тийм ээ. Монголчууд ярихаар ойлгоод өөр хүн ярихаар ойлгохгүй тийм. Нэг мэддэг юм яриаддаг болохоор тэгдэм үү эсвэл дуудлага муудлах ч юм уу үйлдвэрийн бүтцэн нэг тийм энгийн ч юм уу байдаг болохоор тэгдэг баг. За. Унших чадвараа яаж хөгжүүлж байна? Унших чадвар одоо уншчил хөгжүүлнэ гэхгүй. Унших чадвар бол уншаал ах хэрэгтэй тийм үү? Уншаал ах хэрэгтэй. Ганцаараа байвал чангаар дуудаж уншаал. Одоо ер нь англи номын дэлгүүр нэг үе бодох нь айгүй их болсон. Тэгээд одоо том номын дэлгүүрүүд ч гэсэндээ англи номын тасагтай болсон мэлээ. Тэрэнд нь болохоор тус нь эдэг л та. Beginner гэл дөнгөж анхлан эхлэгч нарт ингээд зориулсан номнууд. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг ингээ эмхэтгээд юу болгоцсон. Тийм давчилсан хэлбэрээр болгоцсон. Одоо хэл сурч байгаа хүмүүс зориулсан тийм ээ. 1000 bedtime story гэсэн тухай. Яг тийм хүмүүс яг мэддэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг хэлбэршүүлсэн. Тийм юмуд байдаг. Тэгээд хүмүүсийг боломж залах болгоод байна тийм ээ. Тийм, эсвэл бол бас утсан дээр бас аппликейшнуд хийдэг. Aldico Moon Reader гэдэг тэндээсээ тэр аппликейшнийг татаад авчвал тийм өнгөө татаад авчих юм бол энэ тентгийн бүх PDF эсвэл бол EPUB бүрэгдэлтэй бүх номнуудыг утсан дээр унших боломжтой. Одоо хамгийн хүн болгонд альч насны хүмүүст унших тохиромжтой ном гэх юм бол Harry Potter гэд ном айгуу тийм өгүүлбэрийн бүтцэн их хялбар. Тэгээд үгнүүд нь бас тийм энгийн үгнүүд тэгээ уншихад ер нь бол их ойлгомжтой. Тэгсэн чи жаахан хүмүүсээс ахуулаад том хүмүүс ч гэсэн уншиж болохоор сэтгэвтэй. Тийм их сонирхолтой дэлхий далдартай зохиолыг тэрийг бол уншихад бол үгсийн баялагч нэмэгдэн унших чадвар ч гэсэн дээшлэн. За одоо тэгээ нөгөө алдартай нөгөө яаж ярих уу гэлдэг дээ шүү дээ хүмүүс. Ярих гал үзээд идэгтэй бос юм мартчихдаг тий. Англиар ярьж сурмаар байна гэл дэгддэг. Тэгэхээр ярих чадвараа ерөнхийдөө яаж хөгжүүлж байна? Одоо нөгөө орчин нөхцөл бол байхгүй байгаа шүү дээ. Монголд алдаг оног тий. Хаяал нэг монголчууд болохоор ер нь их дунд сургуульд ахсаа эхлээл дөрмээр нүдүүлсээр гал ярьж бол чадахгүй болсон. Яг ингээд юмаа мэдээд ээ нүг гэхээр англи хэлтэй. Тий, мэдээд ээ нүг гэхээр мэдхгүй ч юм шүү дээ. Яг мэдхгүй юм болоо гэж бодохоор зарим юм бас мэдээддэг. Тэгээд яриагаа манай нэг ярианы багш болохоор ингэж хэлжсэн нөгөө өөрийгөө айлцад явж явах чинь үү? Айлцад явж явах чинь хэлжсэн багш уу? За. Тэрний ярианы багш маань болохоор өөрийнхөө одоо нэг асуултанд өөрөөсөө асуучаад тэр асуултанд өөрөө хариулаад voice record хийгээд тэгэх юм бол юун дээр алдаад байгаагаа тэгээд ямар үгний дуудлага муу байгаагаа тэгээд өгүүлбэрийн бүтцгэр байгаагаа дараа нь өөрийнхөө юуг сонсоод хийчих болно гэдгсэн. Тэгээд би болохоор уг нь бол нэг өглөө эрт ирж уулздаг тийм ярианы клуб ажиллуулъя гэд ер нь бас нэг 3-7 хоног бас тэрийг ажиллуулсан. Тэгээ хүмүүс болохоор өглөө эрт бас айгүй дургүй юм л яагаад заавал өглөө нэг хийж байгаа юм бэ? Тий. Хүмүүсийн тэгээ ярианыхаа зүгээр л чадварыг дээшлүүлэх. Тэрнээс IELTS бол бэлдэх биш. Зүгээр ярианыхаа чадварыг дээшлүүлэх. Тэгээ 7 хоногт 2 удаа ядаж англиар ярьчихж байгаа юм чи ер нь бол мартахгүй ч юм уу? Ер нь бол нэг зөвшөрдөн штэ хүн яриад хахаар тэг нь байх гэж тод нэг тийм яс. Тэг би өөрөө нэг ярианд нэг сайн биш байхгүй юу. Тэгээд ярианд нэг сайн хүнтэй ч юм уу ажиллавал хамт ажиллах юм бол тэр хүн бас өдөртөө би эсвэл тэр одоо янз бүрийн хөгжөөнд тоглоом ч юм уу тим юмнуудаа хариуцаа. Тэгээд ярианд сайн нэг хүнтэй бол тим юм бас нэгээд ажиллуулад явъя. Сайн дурын тийм ээ. Ер нь сайн дурын хамтдаа хөгжих нь ер нь чухал шүү дээ ер нь бол тийм ээ. Ганцаар болохоор чинь тэгээ бас
энд инээс суралцах юм байхгүй тийм өөрөө л ингээл өөрийгөө бодож байгаа л яваад байдаг тийм үү. За нөгөө хамгийн алдартай нөгөө бичих чадвар байна тийм ээ. Энэ бол бас гадаад хэл сурж байгаа ямар ч хүний хамгийн дээд чадвар шүү дээ. Өөрийнхөө бодол санааг илэрхийлэх гадаад хэлээр. Тэр энэ чадвар дээр одоо яг таны зөвлөгөө яаж сайжруулах вэ? Сонсож ойлгоод өгүүлбэрийн бүтцийг мэддэг болоод уншихтаа их үгийн сантаа болцсон тохиолдолд бичих нэг хэцүү зүйл бол биш юм билээ. Хүмүүс бол айгаад тийм айгаал цааргалаад иддэг болохоос яг тийм хэлж байгаа санаа нь өөрт бэлэн тэгээд тэднүүсийг орчуулчих үг нь бэлэн тэгээд өгүүлбэрийн зөв бүтцийг ойлгоцсон тохиолдолд бол бичих бол гайг баг. Тийм чинь бол дөрвөн болон үгсийн сангаа байж болж байгаа бол бичих чадвар гайг баг гэж боддог. Тэгээд ер нь одоо өдрийн тэмдэглэл хөтэлдэг юм уу ажлын шаардлагаар ажлын төлөвлөгөө тайлан гаргадаг хүмүүс бас жижиг юмнуудыг бас англиар бичээд тэмдэглэл хөтөлбөртөө ч гэсэн англиар бичээ бол бас ер нь бичих чадвар одоо бичих бас хэцүүлтэй нөгөө нэг айгүй их биччлээ гэж бодонгуутлаа одоо үгсийн алдаа гаргацсан байдаг. Одоо жишээ нь vocabulary гэдэг үгтэй зарим нэг үсгийг хасах ч юм уу одоо нэг үгийг мэдээд байдаг хэрнээ бичихтэй болохоор бичийн алдаа бас гаргах айгүй хүмүүс байдаг. Тийм болохоор ер нь уншиж нүдэндээ сайн тогтоогоод тэр үгээ бас бичиж явах юм бол илүү их тийм юу болно. Одоо жишээ нь би болохоор government гэдэг үгийг болохоор үсэггүй бичдэг. Одоо ингэ хэлэхэд болохоор government гэдэг ямар ч үсэггүй дуудагдаад байгаа болохоор бичгтээ болохоор дандаа энэ үгэн дээр алддаг байхгүй. Тийм чинь алддаг үгнүүдээсгүй бол урт үгнүүдийг нэг мөр ч юм уу хоёр мөр бичээд гартаа хөвшүүлчих юм бол бас дөрмийн бол алдаагүй бичээд бол нөлөөтэй баг. За одоо хамгийн сүүлийн асуулт бол таны одоо энэ сууж байгаа хэлээр ямар шалгалт өгдөг вэ? Хэрхэн бэлтвэл зүгээр вэ гэдэг зөвлөгөөд очих юм. Англи хэл дээр болохоор угаасаа IELTS, TOEFL өгдөг. Одоо ер нь сүүлийн үед бол хүн болгон мэдж байгаа. Энэ ямар шалгалт байдаг, яаж бэлтгэх хэтрийг нэг нэгнээсээ тусламж зөвлөгөө аваад нэг нэгнээсээ бас сонсож асуувал ямар шалгалт байдаг гэдгийг тэгээд таны хувьд бол IELTS өгсөн тийм ээ. Тэгэхээр IELTS өгөх гэж байгаа хүмүүс ер нь гэдэг нэг товчхон зөвлөгөө өгвөл. IELTS гоод зориг шулуудсан хүмүүс бол төвшнгөө мэдээд тэгээд юу ачвал их зүгээр ямар нэгэн сургалтын төвд сууж ямар тактикаар цагийн одоо жишээ нь цаг төлөвлөлтөө тэгээд ямар одоо тактикаар тэр уншилтын арга барилаар юу ахыг нь шалгалтаа өгөхийг болохоор сургалтын төвөөдөөс бол мэдээд авчих тийм тэрнийг мэдсэн тохиолдолд болохоор бэлтгэхтэй болохоор өөрөө хуваараа бэлтвэл их зүгээр юм шиг байна. Хүн болгон бас янз бүрийн арга барилтай байгаа л да. Зарим нь багаараа бэлтгэсэн тохиолдолтой байгаа, зарим нь хуваараа. Таны хувьд бол нөгөөдөө ганцаараа би дааж бэлтгэх нь илүү үр дүнтэй байсан байна тийм үү? Тийм. Тэг би бас тэр IELTS бэлтгэгчдийн групп дээр нэг пост бичсэн байгаа. Хуваараа бэлтгэгт нэг сайт зөвлөд. Тэрнийг тэгээ олж унших юм бол бас яах хүмүүс бас IELTS өгөхөд хэрэгтэй вебсайтыг бичээд одоо бусад энэ дөрвөн чадвараа яаж хөгжүүлвэл зүгээр гэдгийг нь бас их зөвлөө бичсэн байгаа. За ингээд хоёулаа өнөөдөр би хэрхэн сурдаг вэ? Булангаар уулзлаа. Ингээд цаашдаа дараагийн нөгөө герман хэл дээр тийм ээ дахиж уулзаад герман хэл яаж сурах сурах талаар ярилцлага өрнүүлэх болох нөө. Ингээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.